Нэг төрлийн автомашины өнгө, обууд, гүпэр, нүүр зэрэг харагдах байдлыг өөрчлөх замаар олон машин мэт харагдуулж, хуурамч суглаа зохион байгуулдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Жишээлбэл Land 300 гэдэг маркийн автомашиныг өнөөдөр нэг өөрөмгийн өнгө аяс байдалтай гадаад өнгө үзэмжтэй байдлаар нь суглаанд оролцуулж, тэрэн дээрээ тодорхой хэмжээний иргэдээс мөнгийг татан төвлөрүүлдэг. Маргааш нь тухайн машиныхын гадаад төрхийг нь буюу одоо гүпэр, одоо тойл, тэгээ гадна нөгөө харагдах өнгө үзэмжийг дахин өөрчилж, дахин тухайн суглаанд оролцуулдаг. Энэ нь иргэдэд өөрөө ямар бодол төрүүлээд байна вэ гэхээр энэхүү одоо суглаа явуулж байгаа пэйж хуудас нь байнгын доктортой үйл ажиллагаа явуулаад өдөрт нэг Land 300 маркийн автомашины нэг иргэнд ингээ холгоод байна. Энэ нь өөрөө боломжтой найдвартай байна гэдэг энэхүү одоо хуурамч сэтлийг төрүүлж идэг. Түүнчлэн шилэн хүрднээс урьдчилан төлөвлөсөн хамаарал бүхий хүний нэр бүхий цаасыг суглан азтан тодруулдаг хууль бус үйлдэлийг илрүүлжээ. Манай улсад анхудаа шүлхийн САТ-1 хэмээх шинэ хэлбэр Баян-Улгийн болон Ховд аймагт бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотой Баян-Улгийн аймагт өнгөрсөн 5 дугаар сарын 25-наас 20 цэрийн дэглэм тогтоож 602 толгой малыг устгалд оруулж мал нэг бүрчлэн үзлэг хийж байна. Манай аймгийн хэмжээнд бол одоо 1551 мал болон малчин бүхий өрхөд байна. Үүнийг одоо бас бид нар бас хүн хүч хөрөлцөхөөс бас малын эмчээр ажиллаж байсан Ахмад малын эмч, залуу эмч гээд 10 малын эмч бас нэмжтэй ажиллагаанд авч одоо өдөр бүр малуудыг одоо толгой дараалан үзлэг хийж байна. Тандалт судалгаатай холбоотой эдгээр өдрүүдэд малаа бэлчээхгүй байхыг анхааруулж байна. Хөлбөмбөрийн зах зээлийн эрэлтийн барометрээр энэ онд 83 мянган ажлын байранд ажилтан авах тооцоо гарчээ. Үүний 91% нь байнгын ажлын байр байна. Мөн 53% нь шинэ ажлын байр байна. Түүнчлэн нийт эрэлтийн 81% буюу 67 мянган Улаанбаатар хотод бий болох төлөвтэй бөгөөд үүний 52% нь шинэ ажлын байр байгаа юм а. Харин орон нутагт тодруулбал хангайн бүсэд ажиллах хүчний эрэлт 13 нэгжээр, төвийн бүсэд 8, зүүн бүсэд 1.5 нэгжээр тус тус буурахаар байна. Өмнө говийн цогт цэцээ сумдах коксчих нүрсний 5 толгойн бүлэг орд 5 толгой, зүүн баруун цанх, ухаах худаг, бортэг, сэрэт, баянгол гэсэн 6 хэсгээс бүрддэг. Үүнээс бортегийн ордыг эдийн засгийн эрэлтэд оруулахаар хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналыг олон улсад нээлттэй зарласан. Дотоод гадаадын 7 аж ахуйн нэгж, консорциум материалаа ирүүлснээс China Energy, Bao Resources, China Resource Group гэсэн 3 аж ахуйн нэгж дараагийн шатанд шалгарсан. Гэсэн ч тэдгээр нь засгийн газрын шаардлагыг хангаагүй тул Эрдэнэс 5 толгой менежментийг нь хариуцсан үндэсний туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр боллоо. Тувалсан шалган нэвтрүүлэх цэг дээр урт дараал үүсснээс жолооч нар 2 дахь өдрөө загсаж байна. Нийтдээ 200 гаруй машин Монгол Оросын хил дээр саатжээ. Дарааллыг аялын урсгал нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд Орос иргэдийн Монголыг зэрх аялал 62%-аар өссөн тухай тус улсын байгаль орчны яамнаас мэдээлжээ. Брэдэд суурьшлийн бүсэд баавгай мөр үзэгдэх болжээ. Энэ нь хүмүүс тэднийг хамаагүй хооллож дасгалсантай холбоотой гэж үзэж байна. Тодорхойлбол өнгөрсөн хавар ичээнээсээ гарсан нэгэн баавгайг автозам дээр байхад нь хооллолсноос тухайн баавгай энэ жил мөн үзэгдэжээ. Зэрлэг ан амьтныг хооллох нь сайн үйлс бус, харин хорлож буй үйлдэл болохыг холбогдох албаныхан дахин санууллаа. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.